Улсын хурлын дарга Мегамби инх болоод Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүллээ. Уг мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат ажилласан байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол энэ үйл ажиллагааны хөтөлбөр бол 2016 оны улсын хурлын сонгуульд ялалт байсан байгуулсан Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бол бас нэлээд суурилсан ийм хөтөлбөр болсон гэдгийг одоо бас онцолж хэлмээр байна. Ингээд улсын хурлын одоо ээлжид ус суралдаан зарлаж энэ асуудлыг яаралтайгаар шийдвэрлэхээр болж байна. Тэгэхээр сонгуулийн хуулинд бол засгийн газрын эмхлэн байгуулагдаж ерөнхий сайд одоо томилогдсон өдрөөс 2 сарын дотор бол их хурлд өргөн барина гэсэн энэ хуулийн залтын дагуу бид өргөн барьж байгаа. Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл ажилласан байна. Ингэхдээ улсын хурлаас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримтчид болон улсын хурлын сонгуулийн үеэр Монгол Ардын намын иргэдэд танилцуулсан мөрийн хөтөлбөрт тулгуурлан засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.